За сайн байцгаана уу. За та бүгдд манай од ERP системийн нэгэн гайхамшигтай боломжийн тухай танилцуулъя гэж бодож байна. За энэ боломж бол ерөнхийдөө дистрибьютор компани буюу бөөний борлуулалт хийдэг компани гадуур явж борлуулалт хийдэг борлуулалтын ажилтнуудаа удирдах зохион байгуулах хянахад зориулагдсан ийм боломж байна. Тэгэхээр зэрэг манай од ERP систем дээр борлуулалтын захиалгыг авахдаа борлуулалтын ажилтнууд гар утасны аппликейшн барьж яваад захиалагч дээр очиод захиалагчийн ажлын байран дээр очиод захиалга газар дээр нь хүлээж авдаг тийм боломжтой байдаг. За тэгвэл тэр захиалга авах тэр ажлыг яг үнэхээр захиалагч дээр очиж хийсэн үү? Захиалга авах үед Улаанбаатар хотын хаана явж байсан бэ? Өнөөдрийн төлөвлөгдсөн уулзалтуудаа бүгдийг нь яг газар дээр нь очиж хийсэн үү гэдгийг борлуулалтын албаныхан борлуулалтын ажилтнууд дээр хянахыг хүсдэг. Тэгвэл энийг бол манай систем шийдэж өгсөн байдаг юм аа. За энийг тэгээд товчхон танилцуулъя. За жишээлбэл манай борлуулалтын модулын хэсэгт л за энэ захиалагчдын бүртгэл бол энэ захиалагч гэсэн хэсэг дээр байгаа. За энд бол ингээ захиалагчид харагдаж байгаа. Захиалагчдыг энэ компани харагддаг, энэ харагдцаар харагдаж байна. Захиалагчийн бүртгэл рүүгээ яваад орвол захиалагчийн одоо тухай дэлгэрэнгүй мэдээлэлүүд байдаг. Нэг удаа борлуулалт хийж байсан юм байна. Одоогор нээлттэй авлага бол ийм байгаа юм байна гэх мэтлээ. За тэгээд дээрэс нь захиалагчтай бол юм жагсаалт харагдцаар мөн харж болно. Одоо бол энд 4823 захиалагч байгаа юм байна. Тэгэхдээ одоо энэ хуудсанд бол 200 харьяа гэвэл юм. За тэгээд энэ бүх захиалагч маань газрын зураг дээр харуул ямар байрлалдаг юм бэ гэдгийг харах боломж нь болохоор энэ газрын зураг харагдц дээр харагддаг. Тэгээ одоо саяын бүртгэгдсэн 4000 захиалагчийг газрын зураг дээр рендер хийж харуулна. За энд ихэнх захиалагч Улаанбаатарт байгаа. За энэ нэг захиалагч ягаад ч юм энэ Солонгост бүртгэгдсэн байна. За тэгвэл энэ захиалагчдынхаа яг энэ бөөгнөрсөн хэсгийг томруулаад мэдээж харж болно. Шууд томруулаад харж болно. За тэгэхээр зэрэг Улаанбаатар за энэ манай би энэ гэртээ бичлэг хийж байна. Манай гэрийн интернет яг удаан баг шиг. Газрын зургийн дата жоох удаан татагдаж байна. За тэгэхээр Улаанбаатар дээр манай захиалагч нар нэг иймэрхүү байдалтай тархсан юм байна. За тэгээд одоо энэ захиалагч юм бэ гэвэл дараад харна. Энэ захиалагч юм бэ гэхлээр дараад харна. Энэ доотлол захиалагч нар харагдаж байна. Энд хэм байна гэдэг ингээд. За тэгээд мэдээж энийг бүр өшөө томруулаад бүр тод ингээ харах боломж бол мэдээж байгаа. За тэгэхээр захиалагч нараа газрын зураг дээр эхлээд бүртгэх ёстой. Захиалагч нарыг газрын зураг дээр бүртгэх ажил гар утасны аппликейшны тусламжтай газар дээр нь очиж бүртгэж болдог. Google Map ашиглаад бүртгэж болдог. Захиалагчийн бүртгэл дээр ороод координатыг нь оруулаад бүртгэж болдог хэмжлэл олон боломжууд бий. За тэгэхээр зэрэг уулзалтуудыг бол бас төлөвлөсөн байдаг. Одоо өөрөөр хэлбэл одоо энэ тухайл бол өнөөдрийн уулзалтыг борлуулалтын багаар бүлэглээ харуулж байна. Бүс нэгийг харъя. Бүс нэг бол 30 уулзалттай байна. Тэгээ өнөөдөр 6 сарын 5-нд ийм уулзалтууд хийхээр төлөвлөсөн гэсэн үг. За тэгээ энэ одоо энэ уулзалтуудыг за би энэ бүлэглэлтийн нарилгач. За тэгвэл өнөөдөр нийт 546 борлуулалт ийм 546 уулзалтыг манай борлуулалтын ажилтнууд хийхээр төлөвлөсөн гэсэн. За энэ 546 уулзалтаа үнэхээр хийж үү? Газрын зураг дээр харъя. За тэгэхээр ногоон өнгөтэй байгаанууд бол бүгд хийгдсэн. Тэгэхээр өнөөдөр бол төлөвлөсөн 546 уулзалт бүгдээрээ захиалагчийн байран дээр очиод бүх уулзалтууд хийгджээ. Манай борлуулалтын баг сайн ажиллажээ гэх ингээ харах нь. Тэгээд уулзалтныг тэгээ борлуулалтын аппликейшн өөрөө уулзалтыг хийчлээ гэдэг аппликейшн дээрээс нь тэмдэглэх гэхэд борлуулалтын ажилтнгийн GPS координат, захиалагчийн GPS координат таарахгүй байвал тэмдэглэж болдгоо. Таарч байвал тэмдэглэдэг. Энэ эднэр бол тэгэхээр үнэхээр яг газар дээр очиод хийгдсэн уулзалтууд юм аа гэж дүгнж болно. За дахиад цаашаа борлуулалтын захиалга. За борлуулалтын захиалга бол за энэ миний захиалга харагдаад байна. Фильтрийн арилгаа. За фильтрийн арилгаа харуул за энд ингээд 78325 борлуулалтын захиалга бүртгэгдсэн байна. За эндээс одоо жишээлбэл фильтр дээр одоо за нөгөө төрөний бүс нэгийг
бүснийг аваад үзвэл нийт 1200 уулзалт хийсэн байна. Уулзалт биш, борлуулалтын захиалга хийсэн байна гэсэн. Тэгэхээр борлуулалтын захиалгаанд тухайлбал борлуулалтын захиалгын захиалагчаараа ч юм уу бас бүлэглээ харж болох юм. Тэгэх юм бол ийм олон захиалагч дээр ийм тооны захиалгууд авч байжээ гэдээ харж бол. За тэгэхээр энэ 1200 захиалга газрын зураг дээр ямар хувь барилттай байгаа юм бэ? Харж бас болно. Тэгэхээр 1200 захиалга энэ дээр хийгдээд харагдаж байгаа. За энэ борлуулалтын захиалгын хувьд болохоор зэрэг борлуулалтын захиалга үнийн дүнгээр жоохон том жижиг харагдаад байна. Одоо жишээлбэл энэ захиалга ийм харилцагчаас ийм борлуулалтын дугаар, энэ бол хийгдсэн дугаар юм байна. Энэ захиалагч юм байна. Үнийн дүн юм байжээ гэж харагдаж байгаа жишээ тий. За гэх мэтлээ ингээ борлуулалтын захиалгуудаа бол бас газрын зураг дээр харах боломжтой байт юм байна гэсэн. За ийм одоо яг энэ газрын зураг дээр манай борлуулалтын захиалга хаагур яваад өнөө бүс нэгийн захиалга гэхлээр одоо хотын урд хэсэг болтой байна. Одоо яг энэ захиалагчийн тохиолдолд болохоор зэрэг хотыг бүсчилж багууд нь борлуулалтын захиалгыг явдаг юм байж байгаа маа. За тэгэхээр та бүгдд манай энэ газрын зураг дээр борлуулалтын захиалгын хаана авсан, захиалагч нар маань газрын зураг дээр хаана байна, захиалагч дээр очиж уулзж байгаа төлөвлөгөөт уулзлага газрын зураг дээр хаана хийгдэж вэ гэд бүрэн ERP дотроос хянах боломжоор хангагдсан байдаг боломжийг танилцууллаа. За баярлалаа.